За би өнөөдөр сая инглиш дээрээ ирээд эмчээсээ зөвлөгөө аваад тэгээд дахиад хараагаа шалгуулсан. Яг мис цослын дараа ингэж 100% харна шүү гэдгийг ингээд үзлээ. Сая цос өгсөн. Тэгээд цосныхан сэвэнгээс нэг тусаалга тэр хүнд зориулж бэлдэж өгд юм байна. Тэгээ маргааш 9-өөс хаалгаандаа орно. За миний сонгосон төрөл болохоор лазерын төрөл байгаа. Транс гэсэн нэртэй байсан. Маргааш их хаалгааны дараа би танартай хадуун дээр нь буу халнаа. За баяртай. Өвдөх юм хата зүгээр юм чиха хар ихсэн эсвэрүүл хараад бол болно шүү дээ. Мэдээ алдуулах тусаалга, хиймэл нулимс, антибиотиктой тусаалга гэдэг энэ 3 тусаалга сая тусаасан. Би бол 18 жил тасралтгүй би линз зүүдэг. Тэгээ линзийг бүр хугацаанаас нь хэтрүүлж өнгөтөөл линз зүүдэг. Би бас сармасыг тасралтгүй 5 жил бол бүр огт баян сармас хийлэгдэг байсан. Тэгээ цавнаас нь нүд бол улаачдаг байсан. Яагаад ч юм тийм олон жилийн зүүдэг нүдээ нухдаг сармас хийлэгдэг байсан болохоор миний хараад тэглэгдэхгүй байх гэж би бол боддог байсан. Тэгээд харин эднэд ирсэн чинь миний эвэрлэг бүрхүүл зүгээрээ хаалгаа хийж болохоор ингэсэн. Эвэрлэг бүрхүүл нэмгэн байх гэж бодолтгүйгээр ирж ер нь бол нүдээ үзүүлмээр юм байна лээ шүү манайха. За. Хэдэ гараа ерөөсөө дээш нь явуулчихсан. За. За нүүрэн дээр нарийн даав хандаа. Өвдөхгүй тий. Тэгвэл 60 секунд. За бол чи лазер хийлээ. Лазер хийлээ. За шалгаад хийлээ байлаа. Баруун тусдаа. За зөв бэлгэж авлаа шүү дээ. Нүдээ зөв амига. За нүдийн усаар явуулаад чараа. За усаар явуулаа. Яа ингэ дуслаа да? Байгуулсан. Вау. Өнөөдөр сайхан амраараа за тусаалгаа хөвдөж амраа. Хараад ажиглаа ямар надад нэг жоохон санагдтай харагд. Гэтэ ер нь nice юм шүү. Оо нэг камерны нөгөө нэг энэ альба усгийн урч харж шин. Оо шууд ингээ харах юм уу? Баярлалаа. Зөвлөлтөө үзүүлээд яач тэгээд бодоо. Өвдөх байх гэж бодсон чинь ерөөсөө өвдөөгүй. Тэгээ дараа нь нүдийг угаад юм байна. Тэгээд тэр нүд угааж харчхан жоохон эвгүйсэн. Нүд угаахад тийм хүүхөтэй усаар угаад юм байна. Тэр нь жоохон ингээ мэдрээд жоохон хүүтэн мэдэрчээсэн. За тэгээд яг хоёр нүдээ ээлжлээ 60 секунд лазерт ороод өмнө нь дараа нь ингээд угаагаад харчт юм байна. Яг ингээ мэдрэмж огт өвдөлт мэдэрдэггүй. Зүгээр ингээ нүдэнд ингээ хүн хүрээд хахаар инстинктээр хүн нөгөө нүдээ завчмаар болдог штеп. Яг тэрэн шиг л мэдрэмж төрсөн болохоос ш өвдөлт бол огт байгаагүй. Мисэслийн орноос буугаад мис асалж ичдэг. Лазерын орноос буугаад тэгээ намаа шууд нүдээ нэгэ хараараа гэсэн чинь бүх юмыг амар тод харсан. Зурагчин залуухаа нүдний давхрааг хүртэл ингээд тод хараад энэ камерны хүртэл жижиг бичгийг би харж байна. Тэгээ үнэхээр гайхаж. Нөгөө мэдээ алдуулт маань гарааг байгаа болохоор би одоо л айгу цоглог байна. Тэг гэртээ хараад мэдээ алдахаараас жоохон өвдөх юм шиг байна лээ. Тэг хэрэв өвдөх юм бол уугаараа гэдэг юм өвчин амдахаас юм өгсөн. За яг одоо миний мэдрэмж болохоор нүд ингээд линз зүгээд өдөржингөө зүүхээр нэг юм линз нэг юм аргаад нэг юм нүд хуурашаад байдаг штэ. Нэг юм угаараа ингээ хорсоод байдаг. Яг тийм мэдрэмж авж байна. Хараа бол одоо өмнө нь би чи хасах дөрөв гэхээр цагны тоо маа юу ч харахгүй. Тэгэхэд ингээд одоо бол 50% та харж байна. Хуваар илэрхийлэх юм бол. За өвдөлтийг хуваар илэрхийлэх юм бол ер нь бол 10-аас 3 заяа ингээд жоох юм хорсох аргах мэдрэмж бол төрж байна. Эсвэл ингээд шоудаад нөгөө линзтэйгээ шоудчихдаг штэ. Тэрэн шиг ер нь бол яг хөдөлмөрийн чадвараа бол бүрэн болоо алдчихдгүй юм байна. Би бүр одоо хоол хийж ийн гэж боддоо. За яг оройн 21 цаг болж байна. Тэгээ өнөөдөр өдрийн амар цоглог байгаа гэсэн чинь одоо яг нүд ухархаагаараа ингэж хилээд одоо л яг нөгөө эмчийн хилээдээс өвдөн гэдээс нь юм шиг байна. Тэгээ нулимс гойжоод аргаад тэг нүдээ нэхлэр ингээ хорсоод
За өнөөдөр day 3 хараагаа тэглүүлэх лазерт ороод 3 дахь өдөр. Тэгээ эхний өдрөө шууд тэглүүлсэн өдрөө бол өдөр нь маш happy байсан. Тэгэл та нартай бичлэг хийгээл easy юм байна энэ гэл. Тэгсэн чи яг оройн нь мэдээ алдуултны бүрэн гарсан юм шиг амар хорсоод унтаж чадаагүй. Шөнийн 3 цаг хүртэл бүр үнхээр нүд хорсоод унтаж чадаагүй. За тэр нүд хорсолт болохоор ингээд тойроод ингээд ийм аргаад хорсоод нүдээ нээж чадахгүй маш их нулимс гоожоод тэр өвдөлт бол маш ер нь хэцүү байсан эхний шөнийн өвдөлт. Тэгээ би тэрийг яг мэдэрч байхдаа за эрэгтэй хүн бол энэ хаалхаанд орж чадахгүй маань энэ дан одоо шууд лазераар цэцэлтгүй тэглүүлэхийн дараах өвдөлтийг бол эрэгтэй хүн бол тэсгүй байна гэж бодож исэн. За тэгээ эмнэлэг дээр очисон чинь бас яг надтай адилхан шууд лазераар хараагаа тэглүүлж байгаа хүмүүс манаас нүд нь хавдсан байсан. Эмч маань харин ч чиний баг хавдсан байна. За өнөөдрийг л тесчих гэж хэлсэн. Өчигдөр бол би шүн хараагаа ингэж тэглүүлснээр мартаад бүр нам унтсан. Огт өвдөлтгүй болцсон байсан. За өнөөдөр day 3 тэгээд мэвэрлэг бүрхүүл маань бол харьцангуй айгүй сайн хөгцсөн юм шиг байна. Гэхдээ бол ингээд нөөсөө та бүхний харж чадахгүй байгаа. Учир нь нөгөө энэ дээр линз ингээд нүдийн хөгцсөн байт юм байна лээ. Өчигдөр эмч манаас хэлсэн. Ингээд нүдийн чинь над хамгааллын линз чинь хөгцсөн байгаа. Тэгээ тийм учраас одоо дотор нь ингээд эвэрлэг бүрхүүл чинь төлжж байгаа шүү. Вакуум орчинд гадны халдвар орохгүй гэж хэлсэн. Тэгээ өнөөдөр day 3 өнөөдрийг би ингээд бол хайтайхан дуусгачих юм байна. Яг өөрийнхөө биеэр даван туулж байгаа үний хувьд бол яг одоогийн миний бодол одоо миний дараа хараагаа тэглүүлэх гэж байгаа хүмүүс сарын гамаа бариад зүсэлттэй тэглүүлсэн хамаагүй дээр юм уу гэж бол бодож байна. Тэгээд яг наа чиг нөгөө зүсэлтгүй яг дан лазераар хараагаа тэглүүлсэн хүмүүс нь бол жинхэнэ уйлцсан хавцсан явж исэн нэлээхэн хэцүү хүн байсан. Тэгээд одоогийн сэтгэл бол би одоо миний дараа хараагаа тэглүүлэх хүмүүс сарынхаа гамыг орой зүсэлттэйгээр н ороороо ядаж хаалгааны дараа өвдөхгүй юм байна шүү гэж бол хэлмээр санагдчихээн. Тэгээ маргааш линз авахулчаад бас миний сэтгэл хувирсан байж магадгүй. Ийм ч яалтчвал хэлсэндээ 3 өдөр бол хөдөлмөрийн чадвараа алдна маш их стресснэ гэд. Үнэхээр тийм байсан. Нулимс чинь эндээс үсээд нүдий чинь бүгднгийн чиглэлчээд энэ цэг рүү ороод ингээ хамарлуу ороод. За баярлаа. Хамгийн гоё сэтгэл санаатай болчихлоо. Сая 13 өдрийн өмнө ингээд солон эмнэлэг дээр хаалгаанд ороод одоо яг амьдрал маань ингээд цоошин болсон юм шиг тийм гоё мэдрэмжийг өөртөө авж байгаа. Хараа мутаагаасаа болоод маш ингээд жоохон хөшрөлт явагдаад байгаа юм шиг санагдчихсэн мдээгүй. Тэгээ сая ингээд хараагаа тэглүүлснээс хойш хөмсгөө зангидгаа болсон байна. Юм харахгүй ахлаар ингээд амар ингэж өрчиж хардаг байсан. За тэгээд дээрэс нь нөгөө үргэлж би ер нь нүдний завууртай амьдардаг байсан. Яагаад гэвэл одоо миний яг ингээд хамарны нуруунд дэр ингээд шил ингээд гулгаад байдаг. Тэгээ би ч өөрөө хараа маш муутай байсан болохоор шилний жин нөгөө зузаан хүнд олоод ирэхээр шил дандаа ингээд хамарнаас ундаг. Тэгээ би ер нь шил зүүхээсээ илүү линз маш их зүүдэг байсан. Хаа газар үнэтэй сайн линз байна. Бүр сүүлдээ дандаа нэг удаагийн линз энэ төр зүүдэг байсан. Тэгээд нөгөө линз зүүдэг байсан учраас нүдний нөгөө аргашилт, хуурайшилт маш ихтэй. Тэрнээс олж нүдээ байнга нухдаг. Одоо миний зохинд бол ингээд маш олон давхраа орцсон байгаа нүдээ нухсаар байгаа. Тэгэд энэ зэргийн ийм асуудлууд харахад нэг том асуудал биш юм шиг хэрнээсээ хүний амьдралын чанарт маш их нөлөөлд юм байна. Тэгээ яг би энэ хаалгаанд орсны дараа ийм амархан байсан бол эртний хийлгэчихгүй яавтаа гэж эхлээ бодож исэн. Гэтэ бодоодсэн чинь энэ хаалгаа чи 23 оноос эхэлж хийгдсэн юм байна лээ. Яг миний орсон транс PRP гэдэг хаалгаа. Миний араасаас хараагаа тэглүүлэе гэж бодож байгаа хүмүүс зөвлөгөө өгөхөд яг одоо би 14 хонж байна. Тэгээд энэ дунд миний нүд үе бас ингээд бүрлзээд ойрын хараа муудаад буцаад холын хараа ч гэсэн бүрлзэх үеуд маш их гарсан. Тэгэхээр энэ үе дээр нь би санаа зовоод би нөгөө тасгалаа хийсэн байхгүй. Тэгээ гамаа би муу бариад миний хараа муудчихгүй гэж бодсон чинь угаасаа тэгдэггүй юм байна. Яг хаалгаанд ороод сарын дараа таны нүд маш гоё тодордсон байна шүү. Тэгэхээр энэ алгандаас та бүхэн маань хүлээцтэй байгаарай.
Солонго имлэг дээр нүдээ онцлуулаарай. Тэгээд хэрв таны нүдийг онцлоод боломжтой болоос эмчнэр нь зөвлөдөм байна лээ. Тэгээд огт гадагшаа явахгүйгээр, огт мөнгө өрөхгүйгээр Монголдоо ийм сайхан мэс засал оруулж ирсэн Солонго имлэгийнхэнд баярлалаа. Би бол одоо ингэ насан туршдаа мартахааргүй ийм гоё нүдтэй боллоо. Та нартай маш их баярлалаа.